За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За нэгэн сонирхолтой зүйлсийн талаар бас ярилцъя гэж бодож байна. За бидний шийдвэр гаргалт бидний одоо өмнө туулсан амьдралын 95%-аас хамаардаг. Буюу 70 ухамсар гэж хэлэгддэг. Бидний таниагүй мэдлэгээс үүдэлтэй байдаг. За тэгвэл бидний зан характер, амьдралын шийдвэр гаргалтууд, за тэгээд хувь тохиолдлууд ч гэдэг юм уу. Тэдгээр зүйлүүд бид нарын өмнөх туулалтаас прогноз байдлаар ирээдүйн маань тодорхойлогдчихэдэг. Тэгэхээр ирээдүйг таамаглах, одоо бошиглох ч гэдэг юм уу, тэр зүйлүүд маань бас тийм холын биш байх боломжтой. За тэгвэл хувь заяа, хувь тавилангаа өөрөө бий болгож бүтээе, засаа өөрчилъё гэвэл та 70 ухамсараа өөрчлөх шаардлагатай. За тэгвэл 70 ухамсар гэдэгт юуг хэлж байна вэ гэхээр бидний амьдралдаа үйлдэлсэн үйлдэлүүдийн мэдээлэл харсан, сонссон, үзсэн одоо хүртхүүгээрээ магадгүй би ингээд нэг хүнтэй ярьж байгаа тэнд нэг ямар нэгэн божигнаа болж исэн ч надад тэр мэдээлэл тодорхой хэмжээний байдлаар мэдээлэл нь гэж хурж идэг. За тэгвэл сүүлийн үед маш их өндөр энергийн давтамж гэж ярьдаг болсон тийм ээ. Тэгвэл тэр маань энгийн дээр хэлэх юм бол өөрөө өндөр энерги дээр оршихуд байдаг. Одоо зүгээр л хүйтэн агаар доор шалан доо байдаг штэ. Хүйтэн агаар доор халуун байхаар дээр байдаг. Тэрнтэй яг адилхан байгалийн хууль, физикийн хуулиараа бидний энерги, эрчим аавра маань хэдий чиний хөнгөрч хөөрч одоо дээшээгээ энергитэй байхын тулд бид нар өөрөөсөө ийм чөлөөлөлтүүдийг хүнд мэдээллүүдийг өөрөөсөө чөлөөлөх хэрэгтэй. За тэдгээр чөлөөлөлтийг бид нар 70 ухамсарын буруу итгэл үнэмшлээс үүссэн мэдээлэл гэж хэлж болох юм. За тэгвэл маш сонирхолтой зүйл гэвэл за бидний одоо ингэдэг шүү дээ. Бид нар багасаа л тодорхой хэмжээнд нэг уйлсан байж идэг тий. Уйлах болгонд энэ ингээд нулимс энэ хацарны энэ ясаар ингэж урсдаг. Тэгвэл хацарны ясанд энд уйлалтын мэдээллүүд хурцгсан байдаг. За энерги хадгалагдах хуулиар бүх энерги одоо байж л байдаг. Хувирдаг нөхцөлтэй тий. Тэгвэл бид нар одоо юу гэдэг хин нэгэнд шаналаа гомдоод ч юм уу уйлсан бол тэдгээр мэдээлэл нь бидний энэ хацрын ясанд байж идэг байна. За тэгвэл энэ ямар сөрөг нөлөөтэй, ямар өвчтэй юм бэ гэхээр учиргүй их ингээл хин нэгэнд гомдол уйлал зөвхрөөд байсан бол тэдгээр мэдээлэл таны энэ хацрын ясанд байгаа гэсэн. Тэгвэл дараагийн уйлах шалтгаан, уйлах сэдлийг дорхнол ингээ өгч идэг автомат юм шиг. Зарим хүмүүс одоо тийм эдэг штэ. Данаа л ингээ энийгээл явж идэг. Ямар ч тийм уур уцаар тийм юу байдаггүй. Хүүхэд ялангуяа тий. Тэгтэл бид нар том болохын хэрээр амьдралын туулалтын бэрхшээлийн өмнө өвдөх, сөхрөх, шаналх, гунах, готрах тийм зүйлүүд гарч ирдэг. Тэгвэл тэдгээр бүх мэдээллүүд маань бидний биеийн аль нэг хэсэгт одоо хоримтлагдаад 70 ухамсар гэдэг мэдээллийг үүсгээд байж идэг байна. Эсийн гүн төвшөнд сэтгэл эдгэрлийн юм хөтөлбөрийг зарлаж байгаа. Хэрвээ та нар маань сонирхож үзхийг хүсвэл комент хэсэгт 8 гэж бичээрэй. За тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг 8 гэж бичсэн хүмүүс рүү явуулъя. Бидний яс болгонд маш их мэдээлэл хоримтлагдсан байж идэг. За одоо хүний биеийн хамгийн хатуу хэсэг бол энэ бол яс байгаа шүү дээ. Юу гэх юм? Хамгийн одоо бат бих байж идэг. Арай удаан хөдөлгөөтэй ч юм уу мах цус за тарих булчин шүрмэсэл ингээ байнга хөдөлж эргэлтэнд орж одоо илүү ингээ уян хатан байж идэг тий хөдөлгөж болдог. Тэгтэл яс маань ингээд ясны хальсанд нь эдгээр мэдээлэлүүд нь л байж идэг бахны. За тэгвэл илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 8 гэж бичээд аваарай.